Ингээд эхний мэдээг хүргэе. За үндсэн хуулийн зэц Монгол Улсын 34 дахь ерөнхий сайдыг огцруулсан санал хураалт болон Улсын хурлын тогтоол нь үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тэгвэл энэхүү үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын хурал хилцэн, хилцэн гэх маргаан гишүүдийн дунд гарч эхэллээ. За энэ талаар сэтгүүлч Мөнхтөл дэлгэрүүлнэ. Оройн төргий. За үндсэн хуулийн цэцэн их судлын хуралдаан өчигдөр орой 22 цаг өнгөрч хахад шийдвэрээ олон нийтэд танилцуулсан. За энэ шийдвэрийн хувьд бол 38 хуудас ийм маш олон хуудас байсан учраас за цэцэн гишүүн мөнх сайхан товчилж за үндслэл болон за цэцэн шийдвэртэй холбоотой энэ хэсгийг нь олон нийтэд уншиж танилцуулсан ба. За яг энэ одоо цэцэн гишүүдийн гаргасан энэ шийдвэрээс бол хэд хэдэн асуудал тодорхойлж байгаа. За тухайлбал улсын хурлын дэд дарга булган туяа үндсэн хууль зөрчиж хуралдаанд гаргалсан гэдэг асуудал нь тодорхойлж байгаа. За түүнчлэн Омжийн Зандан шатрын засгийн газрын огцруулах асуудлыг хэлсэн улсын хурлын 95 дахь тогтоолыг хүчингүй болгосон ийм шийдвэр гарсан. За цэцэн шийдвэрт улсын хурлын даргыг огцруулахтай холбоотой энэ асуудал бүхэлдээ хамаарах уу яах вэ гэдэг ийм асуудал олон нийтийн эргэлзээтэй байсан бол за улсын хурлын дарга Амар Баясгалангийн хувьд бол өөрийнхөө өсөлтөөр огцрох хүргэлтээ өгсөн учраас энэ шийдвэрт хамаарахгүй гэдэг ийм зүйлүүд тодорхой болсон байна. За ингээд үндсэн хуулийн цэцийн гишүүн мөнх сайхны цэцэн шийдвэрийг танилцуулсан хэсэг мэдээлэл хүргээд эргээд зэдүүд болсон. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 8 дугаар дүгнэлт нь нийт 38 нүүр учраас та бүхэн дүгнэлтийн үндслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгоё. Монгол Улсын үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь 1. Монгол Улсын их хурлын гишүүн Х булган туяа Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, хууль дээтхэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 43 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн Улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доош хүн ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын хурал 3 хоногийн дараа хилцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол батлагдсан тооцогдож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэснийг зөрчсөн байна. 2. Монгол Улсын хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, хууль дээтхэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 43 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доош хүн ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал улсын их хурл 3 хоногийн дараа хилцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын их хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын их хурлын тогтоол батлагдсан тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 70 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн үндсэн хууль зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээр нийцсэн байвал зохино гэснийг зөрчсөн байна. За тэгэхээр цэцэн шийдвэртэй холбоотой өнөөдөр бол их хурлын гишүүд мөн л урдынхтайгаа адилхан ийм талцсан байр суурийг илэрхийлж байна. За тухайлах юм бол үндсэн хуулийн их судлын хуралдааны гишүүд хууль зөрчиж дунд судлын хуралдааныг алгасаж их судлын хуралдаанаа хийсэн гэдэг энэ байр суурь нь зарим гишүүдийн хувьд хэвээр байна. За дээр нь үндсэн хуулийн цэцэн их судлын хуралдаанаас тогтоол биш дүгнэлт гарсан учраас за энэ нь бол эцсийн шийдвэр биш байна гэдэг ийм байр суурийг улсын хурлын гишүүд өгч байна. За зарим гишүүдийн зүгээс бол цэцэн шийдвэр эцсих учраас энд маргалдах ийм шаардлага байхгүйгээр за дараагийн асуудлууд хөрөх ёстой гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаамаа. Тэг би сая хэллээ шүү дээ. Их судлын хуралдаан өчигдөр ангажны журмаар асуудал авч хэлсэн байна. Тийм учраас дүгнэлт гарсан. Их судлын хуралдаанаар тогтоол гарсан бол тэр тогтоол бол эцсих байдаг байхгүй. Дүгнэлт бол эцсих биш гэж байна. Монгол Улсын үндсэн хуулийг тайлбарлах эрх бүхий ганц субъект бол үндсэн хуулийн цэц шүү дээ. Бусад хуулийг тайлбарлах субъект бол улсын дэчүүх гэж явдаг. Тэг цэцийн шийдвэрийг давж ямар нэгэн тайлбар өгөх нь бол илүүцсэн. Бид бас энэ тонгороор өссөн төр далга басж байгаа хариуцлагатай алга басж байгаа хүмүүсийн хувьд бол цэцэн шийдвэрийг бол 100% хүлээмжшүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл уг нь үндсэн хуулиар ард түмний гарт буюу ард түмний төлөвшөө их хурал байна гэж байж байгаа шүү дээ. Үндсэн хуулиар тийм үү. Тэг өнөөдөр ч ингээд чичэд байгаа юм шиг болчихлоо шүү дээ. Чичэн онцгой бүрийн хүрээнд их хурлын гаргаж байгаа шийдвэрийг барьж аваад үндсэн хуульд нийцэг үгэл ингээд
үндсэн хуулийн зөрчил өөрчлөгдөх юм бол энэ парламентын тогтолцоо гэдэг чинь байхгүй болчих واخгүй. Төрийн байгуулалтын байнгаараа 1000 хуралдаад одоо энэ саналаар санал хураахгүй юм байна. Нэгдсэн чуулган дээр нэгдсэн чуулган одоо нийт гишүүдийнхээ олонхоор асуудал санал хураалтаар шийдэх юм байна гэсэн ийм ерөнхий агуулга логик одоо цэцгийн дүгнэлтэд холбогдуулж харагдаж байгаа. Тэгэхээр одоо бид нэр эргээд их хурлын чуулганы хуралдааныхаа дэгийн тухай хууль цаашлаад магадгүй үндсэн хуульдаа эргэж харах асуудлууд үүсэх юм болов уу гэсэн урьдчилан одоо дүгнэлттэй байна аа хөө. Үндсэн хуулийн цэцгийн их судлалын шийдвэр гэдэг бол эцсих. Тэгэхээр энэ одоо шийдвэр өчигдөр гарчиж штэ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн одоо нааш цааш хилцүүлэх тухай ерөөсөө ойлголт байхгүй. Тэгэхээр энэ дээр засгийн газрын үйл ажиллагаа бол цаашаа үргэлжлээд л явах хэрэгтэй. Гэхдээ ер нь бол нэгэн цэцгийн дүгнэлт гарсан тохиолдолд ерөнхийлөгч өөрийнхөө тавьсан хоригоо татах байхаа гэж би харж байна. Боломжтой гишүүнийг эргүүлэн татах болов. Би тэр бол цэвэр одоо тэр өөрсдийнх нь асуудал. Бид нар бол мэдээж тодорхой шаардлагуудаа тавина. За тэгэхээр одоо хамгийн тодорхой болж байгаа зүйл бол Гомжойн Зандан шитрийн засгийн газар одоо бүр ирэх нь хിവэр үлдэж байна. Үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдаан одоо 9 хүний бүрэлдэхүүнтэй одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан учраас цэцээс гарсан шийдвэр дүгнэлт байна уу, тогтоол байна уу, аль нь байна уу хамаагүйгээр энэ шийдвэр эцсих байдгаа гэсэн ийм одоо мэдээллийг өгч байна. За мөн энэ агуулга ч гэсэндээ цэцгийн дүгнэлтэд одоо гишүүдийн уншид танилцуулсан энэ дүгнэлтэд бас агуулгадж байсан. За Гомжойн Зандан шитрийн засгийн газрын тухайд бол цаашид дахиад засгийн газрыг огцруулах хэсэг асуудал 1 жилийн хугацаанд яригдах уугүй юу гэдэг асуулт байсан бол за үндсэн хуулийн цэцээс гарсан энэ дүгнэлт нь огцруулах энэ процесс одоо өөрөө хууль зөрчсөн үндсэн хуулийн зөрчилтэй байсан гэсэн ийм шийдвэр гарсан учраас за их хурлын гишүүд дахиад өргөн барих энэ асуудал бол одоо нээлттэй хэвээр үлдэж байгаа гэсэн ийм мэдээлэл өгч байна. За тухайлах юм бол одоо сайн зориг нарын одоо гишүүдийн өргөн барьсан засгийн газрын огцруулах тухай албан бичиг нь одоо их хурл дээр ороод унсан болвол тухайн засгийн газрын огцруулах хэсэг асуудлыг 1 жилийн хугацаанд дахин хөндөхгүй авах хуулийн заалттай. За үүнтэй бол ямар нэгэн байдлаар хамаарахгүй учраас за гишүүд дахиад энэ Гомжойн Зандан шитрийн засгийн газрыг огцруулах хэсэг асуудлыг одоо хөндөх нь хуулийн хувьд бол нээлттэй байгаа юм. За гэхдээ түүний засгийн газрын бүрэн эрх бол хിവэр үлдэж сэргэж байгаа талаар мэдээлэл өгч байна. Засгийн ерөнхий сайдыг огцруулсан тогтоол өөрөө үндсэн хууль зөрчсөн гэж Монгол улсын үндсэн хуулийн цэц дүгнсэн тохиолдолд гармагцсан хүчин төгөлдөр болж байгаа. Тэгэхээр энэ засгийн газрыг үндсэн хуулийн бус аргаар үндсэн хууль зөрчиж албан тушаалтны дур зоргийн хүрээнд ингэж одоо огцруулах асуудлыг шийдвэрлсэн байна гэдгийг Монгол улсын үндсэн хуулийн цэц 9 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн бүрэлдэхүүнээр шийдсэн байна. За үндсэн хуулийн цэцтэй холбоотой энэ асуудлаар бол одоо булган туяа гишүүний одоо хувь гишүүний асуудлыг яах вэ гэдэг энэ асуудал олон нийтийн төвд бас маргаан хിവэр ингээ үргэлжилж байна. За гэхдээ энэ асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж ирэх түүний бүрийн эрхийг төвтгөлзүүлэх энэ асуудал яригдана. За цаашид процесс яаж үргэлжилэх нь бол олон нийтийн хувьд анхаарал татсан хിവэр байгаа. За энэ одоо болж өнгөрсөн процессын хувьд бол их хурл, засгийн газар, улс төрийн намууд, за түнчлэн төрийн албан хаагч нарын хувьд маш олон ийм одоо системүүдийн хувьд бол том туршлага болохоос ийм одоо үйл явдал болж өнгөрлөө гэдгийг бас гишүүдийн зүгээс онцолж байна. За үүн дээр дүгнэлт хийгээд аль одоо систем тогтолцооны хувьд бол алдаа гарахгүй байх. За дээр нь үндсэн хуулийн энэ одоо үзэл санааг алдагдуулахгүй байх дээр хууль тогтоогчид ялангуяа одоо хүндэтгэлтэй хандах энэ зарчим одоо тодорхой болж байна гэдгийг бас олон одоо их сурвалжууд онцолж байна. Ингээд мэдээллийг сэтгүүлч мөхтөл хүргэлэн анхаарлаа хандуулсанд баярлалаа.